Ахин дахин дадуулвал тийм зан үгүй болно. Хэрвээ ингэж чадахгүй эсвэл буруу санаанд автан дутагдал дээр нь анхаарал төвлөрөөд байвал гимээ намчилж дахин давтахгүй гэж андгаал. Тэгвэл аажимда ийм зан дарагдана. Мөн багшийн ёс суртахуун, эрдэм мэдлэг, сүсэг зэрэг аль байгаа эрхэм чанарт нь анхаарал хандуулж тэр сайн талыг нь үргэлж санаж бодож байгаарай. Ингэж сурвал зарим нэг дутагдал байсан ч сайн чанарт нь сэтгэл төвлөрч сүсгэлэхэд саадгүй болно. Жишээ авъя л да. Чиний дургүйхэн олон сайхан чанартай ч зөвхөн алдаа дутагдлыг нь хайх сэтгэл түүний сайн талыг олж харах нүд хаадаг. Нөгөө талаар өөрөө олон дутагдaltaй ч ганц нэг сайн чанараа дүүйлгэн бодсоор өөрийнхөө алдааг олж хардаггүй. Адиша гүн ухааны хувьд Мадхьямика үзэл баримталдаг. Багш Сэрлимбан Читтаматра Сакараватын үзэлтэй байсан юм. Үзэл онолын үднээс үзвэл багш шав хоёрын хооронд их бага ялгаа бий. Гэхдээ Адиша их хөлгөнд суралцах үндсэн шат болсон гэгэрх тэмүүллийг Сэрлимбагийн гарын авлагаар хөгжүүлсэн билээ. Тийм ч учраас түүнийг бусад багш нараасаа дээгүүр тавьдаг байсан. Багшийг зөвхөн сайн талаас нь харж дутагдлыг нь анзаарахгүй байх нь зүй босч гэлээ сурхал хэрэгтэй. Ганц шат сургаал хэлж өгсөн байсан ч ингэж хандвал зохино. Энэ талаар Нандин Эрдэнэ үйл сударт ийм өгүүлжээ. Багшийг дагвал зөв дадал нэмэгдэж алдаа дутагдал цөөрнө. Багш чинь их бага судалсан, мэдлэгтэй мэдлэггүй, ёс зүгэн сахидаггүй ямар ч байсан ялгуусан буддаа хэмээн бодож сур. Буддаатай уулзвал баярлаж сүсгэлэх, тэрэл хэмжээгээр багштай баярлаж сүсгэл. Багшигаа хүндэлж тахихын хэрээр гэгэрэлд хүрэхэд дутуу байсан эрхэм чанарын чуулбар бүхэн гүйцэнэ. Салахгүй зурлалцсаар байгаа сэтгэлийн гин бүхнээс сална гэж бодвол баяр уйсгалантай болно. Түүний сайн чанарыг нь дуурайлал болгон муугаас нь цээрлэж яваарай. Мөн хар хүн уграагийн асуултанд хариулсан сударт хар хүн гой бодисатв нар амар амгалан айлдвар сонсох болон унших хийгээд өгөөмөр чанар ёс суртахуун, төвчээр, зүтгэл, бясалгал, бэлэг оюуныг эзэмших тэрчлэн бодисатвагийн замын мөрийн төвшөнд хүрэх чуулбарыг хоригдлуулахдаа ганцхан шат гарын авлага өгсөн багшигч зүй ёсоор хүндэлдэг. Хэлсэн сургаалт нь хідэн нэр томьёо үг үсэг байна төдий тооны галавт тэр багшийг үргэлж хүндлэн тахиж өргөл барьц өргөн дээдэлдэг. Хар хүнгой. Энэ бол багшид үзүүлбэл зохих зүй ёсны хүндэтгэлийн нэгэн хэсэг. Тэгэхээр бусад үргэл хүндэтгэлийн тухайд ярих нь илүү зүйзээ. Багшийн ачийг дурсан санаж бишрэх. 10 чанар сударт төөрч явхад олоод дуудагчаар бод. Түнэр шөнийн зүүднээс сэрэгчээр бод. Үйлэндээ живхэд гараар сунгагчаар бод. Үннээс зөрөхөд дуудаж залагчаар бод. Орчлагын гавыг тайлсан чөлөөлөгчөөр бод. Ороосон өвчнийг эдгээсэн ангаагчаар бод. Атгаг шунал хүслийн түүмрийг аадрын үл болж унтраагчаар бод гэсэн байна. Мөн гол модон байгууллага сударт идэрхэн судхаана эрхэн гэгэрлийн багш минь намайг бүх муу заяанаас аварсан хэмээн өгүүлсэн байдаг. Үзхийн далайд бол усан хөлөг, үнэнд хүрэхэд унаа хүлэг, хүсэх диваачнд зам заах овоо, хүй орчлонгийн чанарыг таниулагчаа. Байсан, байгаа, байх цагуудын барим тавин үннийг заасан, бишрэхээс бус учирч чадаагүй, бэлэгтэн мэрэгдэд ч хөтөлж хүргэсэн. Зөв болгоны минь үрийг соёолуулж, зөв мөрт нь ургуулж ачилсан, багшийнхаа ачийг багтах судхаана баярын нулимс мэлэмрүүлэн байсан. Үүнтэй адил багшийн ачийг санаж яваарай. Багшийн ачийг санах бүртээ багш нар минь хэмээн бүгдийнх нь нэрийг тоочин дүрийг нь сэтгэлдээ ургуулan бодож бай. Багшийнхаа дүр төрхийг төсөөлөн бодож, хэлж буй үгнийхээ утга учирт нь хамаг анхаарлаа төвлөрүүлэн дээрх мөрүүдийг чангаар уншаарай. Түүнчлэн гол модон байгууллага сударт ингэж өгүүлжээ. Багш минь Буддагийн сургаалыг номлооч, барагдашгүй сургаалынх нь сайхныг үзүүлэгч, бодисатвагийн явдлыг ашид таниулагч, бодол хийлж эргэлзэхгүй итгэл минь энэ. Ариун чанаруудыг төрүүлэгч их, амлуулж сургаалаар тэжээгч ижи,
Гэгэрч дээшлэгийн үүд болгонд гэрэлт бамбар шиг гээгүүлэн зогсоод гэтлгэж бас муугийн хорлол гим нүглээс ангижруулагч билээ. Өвдөхөөс төдийгүй өдлөхөөс гэтлгэгч отч мөн, өвчнөөс төдийгүй үхлээс аврагч хувилгаан мөн, аршаанаар сүрчигч ариун дээд хурмст мөн, ариудсан саран амирлахгүй зүгийн наран мөн, дайсныг ч гэсэн нүгшгээл нөмрлөх, далайн ертөнцид хэнийг ч залуурдах, даамай амгалан багштаан үргэлж дандаа ингэж судхаанаа бишрэн. Бод садам надад ухаанаасаа хүртээж бурхны хүүхдүүдийн гэгээрэлт хүргэн, бурсан хувргууд ч шагших багштаа буцалтгүй итгэлээр залбирч ирлээ. Нарт ертөнцийг аврагч мэтэр намайг та хөтлөнч, нөмрлөнч, найрсал зохирлыг нүд болж харуулнч, найдах итгэл минь энэ л байна. Энэ маягаар судхаанагийн оронд өөрийгөө тавьж багшийн ачийг санан дээрх шүлгийг уншиж байв. Багшийг шүтэх үйл ажил. Ашвагхаса багшийн 50 шүлэгт бүтээлд багштай хүний үүрэг цомхон, баярладаг юмсыг нь үйлсээ болго, барайлгадаг юмнаас байнга зайлсхий, баримтлах дагах юм ердөөл ин. Орчлонгийн өмнөөс багшигаан бол оройдоо дээдлэн заасныг нь баримтал, оюуны шид багшаас лундарна, онцгойлж үүнийг буддаа загсан. Тавчхандаа бол багшийг баярлуулах бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, баярлуулахгүй бүхнээс хянамгаалан сэрэл. Багшийг өргөл барьц өгөх, бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх, хэлснийг нь гүйцэлдүүлэх 3 арга замаар баярлуулдаг. Энэ тухай Худагт Майдар Судар аймгийн чимэгтээ ингэж өгүүлсэн байдаг. Өргөл барьц нь хүндлэл мөнч, заасныг нь дагвал шүтлэг мөн. Түнчлэн өнөд багшигаа хазаахгүй дагвал өргөмжөөс илүү дээдлэл мөн гэж өгүүлдэг юм. Өргөл барьц өгөх. Багшийн 50 шүлэгт. Амдгаалж шавилсан номын багштай авгаа хүүхдээч тэр бүхэл амиа хүртэл өргөх нь бий тул агуурс хөрөнгө бол юу ч биш шүү. Багштай өргөх нь буддаад өөрт нь барьж өгсөнтэй адил тэмцэв. Өглөгч нь эргээд буян болж өөрийн чин чанарыг төгөлдөр болгоно. Үүнээс гадна лагсарва ингэж хэлжээ. Сайн юм байсаар атал мууг нүргвэл тангараг доротно. Багшийг баярлуулах сайн юм үнэхээр байхгүй бол харин гин болохгүй. Энэ санааг багшийн 50 шүлэгт доорх байдлаар илэрхийлжээ. Барьц зөргөл өчүүхэнж байсан баг гэж голхоосоо өмнө барагдашгүй үржихийн өрөөл бодож багштай өргөх нь буян билээ. Өргөл өргөх нь шавын хувьд эрхэм буян учир өгөхдөө ийм бодолтой байх нь зүйтэй. Харин багш нь өргөл барьцанд шунах ёсгүй юм. Шарва өргөл барьцанд биш сайн суралцаж байгаад нь баясдаг хүнийг л багш гин. Үүнээс эсрэг зан суртахуунтай бол гэгэрэлт хүргэх багш биш гэсэн билээ. Бие болгон үг хэлээр өргөмжлөн хүндлэх. Багшигаа угааж арчих, биед нь иллэг хийх, хэр буртгийг нь цэвэрлэх, дэрэгд нь бараа болох нь биеэр үлдэх өргөл хүндлэл. Харин багшийн эрхэм чанарыг нь магтан өгүүлэх нь үг хэлний өргөл хүндлэл юм. Хэлснийг нь гүйцэлдүүлэх. Өгсөн заавар сургаалыг нь зөрчилгүй гүйцэлдүүлэх явдал юм. Энэ хамгаас чухал. Төрөл туулсан цадагт энэ тухай өгүүлэхтэй. Тусалсных нь ачийг хариулна гэдэг хэлснийг дагаж биелүүлэх явдал мөн. Асуулт. Багшийн өгсөн зааврыг дагах учиртай юм байна. Гэтэл шүтэж байгаа багш нь буруу зам мөрөөр хөтлөх юм уу? 3 сахил зөрчих зүйл хийлгэх гэвэл яах вэ? Хариулт. Энэ тохиолдолд ёс зүйн сударт заасныг баримтлал зохино. Уг номонд номлолоос гажуу зүйл шаардвал татгалз гэсэн байдаг. Мөн нандин эрдний үйл сударт багшийн сургаал зөв аваас түүнийг нь даг. Харин буруу бол бүү дагагтун гэжээ. Тиймээс буруу гарын авлагыг нь дагж болохгүй. Энэ тухай төрөл туулсан цадгийн 12 дугаар хэсэгт тодорхой өгүүлсэн байдаг юм. Гэхдээ үүгээр шалтгаглан багштаа сүсэггүй, хүндэтгэлгүй хандаж муулж болохгүй. Харин чухам ямар шалтгаанаар багшийн заврыг зохих ёсоор нь дагахгүй болсон өөрийн байр сууриа тайлбарлах хэрэгтэй.
Энэ тухай багшийн 50 шүлэгт үндэс зохирлыг хангаагүй учраас үгээр илэрхийлж тайлбар хийж бай гэдэг. Ингээд эв зүгөө олсон цагтаа номлолд хөдлөх багшийн заврыг хичээнгүйлэн дагаж биелүүлэх нь чухал. Энэ тухай Худагт Майдрын Судар аймгийн чимэгт өгүүлэхдээ багшийг дагаж шүтнэ гэдэг барьц бэлэг зөөхийн нэр биш. Баримтал хэмээс ном журмыг нь баттай сахихыг л хэлсэн хэрэгээ. Бодоогоо нэгэнтээ Ананда Буддад бараа болон явж байхдаа түүний зөвшөөрөөгүй хувцсыг өмсдөггүй, Буддагийн үлдээсэн хоолыг иддэггүй байсан. Гэнэт Буддаатай уулзах болвол багшигаа хүндэтгэе хэмээн зөвшөөрөл авдаг байсан. Энэ бүхэн нь хойч үеийнхэнд үлгэр дуурайл болох ёстой. Бид нар ямар номлол сурснаа тооцохын оронд багшийн өгсөн хоолны их багыг бодож суун гэдэг явандаа ялзрахын шинж нэмсэн билээ. Хэдийн хугацаанд багшийг шүтэх талаар Бодова ингэж хэлжээ. Миний дэргэд буй шавнарын үүрэг нэмэгддэг. Харин надаас холдохоор үүрэг нь хөнгөрдөг. Багшаас хэд холдох та нарт зохихгүй. Тиймээс хол ойроос хамаарахгүй үүргээ ухамсарладаг болтлоо суралцах хэрэгтэй. Багшийг шүтгэхийн ач тус. Багшийг шүтснээр төгс гэгэрлийн төвшөнд ойртно. Агуу гэгэрхсдийг баярлуулна. Дараагийн амьдралдаа багшаас хагацхгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үлийн үр болон сэтгэлийн гэмт хялбар дийлдэхгүй. Бодисаттвагийн сургаал зааврыг зөрчихгүй. Тэр бүхнийг мартахгүй учраас эрхэм чанарын чуулбар бүрдэж, улам бүр нэмэгцээр хитийн ба ойрын бүх зориг биелнэ. Багшийг санаа бодлуулан үйл ажиллагаар асарч, хүндлэх, зөв дадал хэвшүүлбэл өөрийн болон бусдын зорилгыг биелүүлж, бэлэг оюун болон буйны чуулбарыг төгс цогцлуулна. Энэ тухай гол модон байгуулах Сударт ингэж өгүүлдэг. Хувьтай хөвгөө минь багшийг зүй зогсоор нь шүтсэн бодисаттванаар муу төрөлд төрөхгүй. Багшийг санаж явдаг бодисаттванаар бодисаттвагийн заавар журмыг зөрчихгүй. Багшийн ивэлд орсон бодисаттванаар энэ ертөнцид бусдаас үлэмж илүү. Багшийг хүндлэн асардаг бодисаттванаар бүх сургаалаа марталгүй хэрэгжүүлдэг. Багшийг чин сэтгэлээр дагдаг бодисаттванаар муу үлийн үр ба сэтгэлийн гэмт тэр бүр дийлдэхгүй гэд. Цааш нь хувьтай хөвгөө минь багшийн заасныг дагаж мөрддөг бодисаттванарт төгс гэгэрхсэд баярлалдаг. Багшийн үгнээс гажилгүй амьдрагч бодисаттв төгс гэгэрэлд ойртдог. Багшийн үгэнд эргэлзэхгүй бол багш улам дотносно. Багшийг мартахгүй санаж яваа бодисаттв бүхний хамаг зориг гарцаагүй биелнэ. Мөн үүнтэй адил тайлагдшгүй нууцын Сударт ингэж өгүүлжээ. Хувьтай хөвгүүд минь, охид минь багшийг ихэд хүндэтгэн шүтэж, асран тойлж, тахиж зүй зогсоор нь шүт. Ингэж чадвал санаа сэтгэлд чинь зөв дадал шингэж, үйлдэл бүхэнд чинь зөв дадал хэвшинэ. Улмаар зөв үйл бүтээж, зөв дадал төлөвшөж, журмын нөхөд чинь хүндлэх болно. Буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохон болно. Өөрийгөө, өрөөлийг буруу үлээс сэрэмжлэн хамгааснаар зүйрлэшгүй гэгэрлийн зам мөрийг төгс эзэмшиж, буруу зам мөрхөөсөн амьтанд тусалж чадна. Бодисаттв багшийг ингэж шүтснээр эрхэм чанар бүхнийг өөртөө төгс цогцлуулдаг. Түүнчлэн багшийг өргөмжлөн хүндэлснээр муу төрөлд амсах байсан үеийн үр энэ насанд бие сэтгэлийн өчүүхэн зовлон эдлэх, эсвэл зүүдлэх төдийхнөр шувтарч арилна. Мөн тоошгүй олон гэгэрхсдэд өргөл тахил өргөсөн буянтай харьцуулшгүй их ач тустай. Энэ тухай гişэтийг Гарбха Сударт өгүүлэхдээ багшийг шүтвэл тоошгүй олон галавт муу төрөлд төөрөх байсан үеийн үр энэ насанд халдварт өвчин тусах, өсөж цангах зэрэг бие сэтгэлийн зовлон төдийхөн болж арилна. Эсвэл зэмлэл хүлээх, зүүдлэх төдийхнөр л муу үйл барагдана. Тэрч бүхэл ганц өглөө багшийг хүндэлсэн буян нь зөв дадал төлөвшүүлэх хүслээр хязгааргүй олон гэгэрхсдэд тахил өргөх, эсвэл заавар журам дагсан буянаас ч хол давав. Багшийг өргөмжлөн хүндлэх нь санаанд багтамгүй сайн талтай. Гэгэрхчийн цаглашгүй эд шид хувилгаан чанар бүхэн үүнээс л урган гарна гэж үзэгдэв.
Тиймээс багшийг ялгуусан буддааг дахин шүтэж байгаа мэт асран тойлж хүндлэх ёстой гэсэн байдаг юм. Бас төрөл туулсан цадигт өгүүлэхдээ эрдэмт багштайгаа шадар байж энэ дэлгүү номыг нь дагаж гимээн эгнэшгүй гэгэрлийн эрхэм чанар эрх биш бид чинь наалдах учиртай. Бодова хэлэхдээ цоорхоо тор усанд хаяхад загас орохын оронд замаг шүүрдэн төвөг уддаг. Бид үүн шиг багшийн эрхэм чанарыг шингээхгүй атлаа зарим буруу зурууган сурчдаг. Тиймээс хаяа нэг багшид ирж очих төдийгөр хязгаарлаж болохгүй. Багшийг эс шүтгэхийн гимзэм. Багшаа барилдчихад шүтэх ёсыг нь зөрчвөл энэ насандаа олон төрлийн өвчин тусаж элдв хорлолд өртнө. Хойд насандаа хэмжээшгүй их дуусашгүй урт муу төрлийн зовлон амсах болно. Важрапаны тангарагын тантраад энэ тухай ингэж өгүүлжээ. Ялж төгс гэгэрсэн будда багшигаа басамжлан доор дудсан бүхний гарцаагүй идэх үйл юу вэ? Будда Важрапаны минь тэнгэр болоод бусад ертөнцийнхэн ч айн зочих үзээ. Асуугаагүй дээр байсан. Гэвч тэр тухай нууцын эзэн чамд цухас дурдъя. Зүрх зэрэгтнүүд анхааран сонсогдов. Дагсан багшаа буугута дараа нь чамайг там хүлээн дайраад өнгөрөхгүй олон галбаар тасарч амс хийхгүй үргэлжлэх цагаар даан чих тарчлах болно гэсэн бол багшийн 50 бадаг номд ачид багшаа доромжлох хаваас аюулт шаналн бузрын өвчин адын хорлол чөтгөрийн дайрлах алгасалгүй дагсаар өхүүлэх болно. Эргэтэн дарахтны хавчлага дарамт эрүү хулгаан гэмтний халдлага эндэл осол гал түүмрийн эргүүлгэн дөхөж там руу одноо. Ачид багшийн сэтгэлийг зовоож амгалант царайг барайлгах хаваас адаг доод халуун тамд алгасан үгүй төлөгдөх нямууртай. Аюус гихчлэнгийн асар зовлонд аимшиг төрүүлэм тамуудын ихэнхэд айдас хийж ачид багшийнхаа амирлангуйг зочоосон нүгэлтнүүд очдог. Сот Шанти Девагийн туйрвсан хар дайсны хэцүү утгын тайлбарт энэ талаар хэлсэн сургаал нь бадагхан байлаач хизээд түүнийг багшаар дуудагтун. Хэрвээ тэхгүй бол нохой болж төрнө. Хэдтэй бас ярахч нь төрөлж олно. Түүнээс гадна хөгжөөгүй байсан эрхэм чанарууд огт төлөвшөхгүй харин төлөвшсөн нь улам дор. Энэ цагийн гэгэрхсний бясалгал сударт. Хэрвээ шавны багштай хар буруу санаж догшин ширүүн хандаж ууралвал эрхэм чанар огт төлөвшөхгүй. Багшийг ялгуусан буддаатай адилтгаж үзэхгүй бол мөн л адил. Гурван хөлөгнийг баримтлагч номлол заасан хуургийг хүндлэхгүй. Буддаа хэмээн сэтгэж чадахгүй аваас бүрдээгүй байсан эрхэм чанарууд хөгжихгүй. Төлөвшсөн сайн чанарууд нь замхар. Багшийг хүндлэхгүй бол сэтгэлийн эрхэм чанар мөхнөө. Буруу номлогч муу хүнтэй нөхөрлөвл сайн чанарууд аяндаа хорогдож бүдгэрнэ. Улмаар алдаа дутагдал нэмэгцээр хүсэмгүй үр дагавар авчирдаг. Тиймээс эгнэгт цээрлэж ав. Гэгээ номлолыг үргэлж санахгүй сударт. Хүсэл, шунал, уур хорсол, мунхаглалын уг суурь нь муу нөхөр юм. Тэрээр хорт ургамалтай адил хэмээсэн. Мөн агуу нирван сударт бодисаттв нар муу нөхрөөс имэж ав. Галзуу зан түүний дэргэд юу ч биш. Галзуу зан амби төдийг л сүйтгдэг бол муу нөхөр зөв бодол ариун сэтгэлийг үгүй хийн. Галзуу зан махан биеийг хөнөөвч муу төрөлд аваачихгүй. Гэтэл муу нөхөр бүрдсэн буйныг сүтгэхэд муу төрөлд төрүүлэх нь гарцаагүй гэсэн байдаг юм. Дүнчлэн үннийг өгүүлэх чим бүлэгт муу нөхөр могой мэтэр мунхгийн хороор сэтгэлийг хадгахад ачит багшийн сургаал ерөндгөөр аврах хэмжилгээ хийхгүй болбос уулын оргилд гаран алдаад унаж нисэж үхэхтэй адил гэсэн байхад нүхтийн тухай цомирлагт энэ тухай итгэл бишрэлгүй харамч хахир элдэв хов руу шүүлзэн гүйгч эрдэмтэн гэрээс цэрвэн тойрогч ийм нүгэлтэнтэй битгий нөхөрлөө. Буруу санаатантай нийлхийн цагт буруугүй айлаач хүмүүс цэрвэн адилхан годлууд л нийлээвц хэмээн
амьтны ам чамд морин. Гимтэй амьтантай нөхөрлөж ойртвол гим нүглэн чамд нялзна. Хортой будаа ганцхныг үйхэд л хоолч нь бүхлээрээ хорл болдгоо. Буруу хүнтэй нөхөрлөвл жам ёсны болоод тогтоосон хууль цаазаас гажих алдаа дутагдал багасхын оронд харин ч шинээр нэмэгдэнэ. Гэвч Домбова муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болно хэмээсэн. Дүгнэлт багшийн йог хэмээх алдарт гарын авлагыг дээр өгүүлсэн ёсоор өөрөмшүүлэх нь чухал. Гэхдээ ганц нэгэн удаа бясалгаж судлаа гэд хэрэг болохгүй. Үнэн голоосоо номлол эзэмшээ гэвэл алдаагүй хөдлөх сайн багшийг удаан дагах шаардлага гарна. Гэтэл явцын дунд нэгэнд багш барилдах дээрээ тулахаар бодлоосоо ухардаг гэж Чадгавагийн хэлснийг санууштай. Өөрөөр хэлбэл багш барилдах журмыг сахиагүй улмаас өөдлөх бус бүр уруутгах нь ч бий. Багш болох ёс журам нь бусдаасаа хамгийн чухал буюу хэдийн зориг болох нирваны үндэс болдог. Ерөнхий агуулгыг нь эрхэм зарлиг болон түүний утгын тайлбар зэргээс ишлэн авч ойлгоход төхөмтэй болголоо. Мөн хэрэгжүүлэхэд хялбар болгох үүднээс эрхэм зарлагын утгыг ухаарсан мэрэгдийн хэлсэн үгсийг нэмж шийтгэв. Өөрсдөө бусад их бүтээлүүдийг нэмж судлаарай. Бидний сэтгэлийн гим хэрээс хитэрсэн учраас багш барилдах ёсыг ойлгодоггүй, ойлголооч дагаж мөрддөггүй. Олонтаа номлол сонсдог боловч багшийн тогтоосон журмыг зөрчих нь нэн их. Тэгсэн атлаа буруугаа ухамсарлаж дахин алдахгүй төлөө чармайх нь даанч цөөхөн. Тиймээс дээр өгүүлсэн ач тус ба гимзмийн талаар архин дахин бод. Бас урд төрлөө багшийн барилгыг зөрчсөн гэмээ чин сэтгэлээсээ намжил. Тэгээд дахин зөрчихгүй гэж олон удаа андгаал. Номлолд суралцах шавьд байх ёстой чанаруудыг өөртөө хичээн гүлэн бүрдүүл. Түүнээс гадна шинж чанар төгс бүрдсэн багшийн тухай байн бод. Гэгэрэлд хүргэх багштай уулзрах нөхцөл болсон бэлэг уюуны цогц буйныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг үргэлж хүсэн залбирч байв. Тэгвэл тун удахгүй бодисатв нарын монлай болсон Садапрарудите гэгэрлийн багшийг уйггүй эргэж судгаанаа шиг болох нь дамжиггүй. Mani Padme Hum, 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 Mani Тавдугаар бүлэг бясалгах журам. Бясалгалын тухай товч заавар. Бясалгалын тухай товч заавар хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт бясалгах дараалал. Хоёрт бясалгалын тухай буруу ойлголтыг няцаах. Бясалгах дараалал. Бясалгалын зөв журам мөн хоёр хэсэгтэй. Нэгт жинхэнэ бясалгалын үед хийх зүйлс, хоёрт бясалгалын үе шатуудын хооронд хийх зүйлс. Жинхэнэ бясалгалын үед хийх зүйлс. Жинхэнэ бясалгал, бэлтгэл, бясалгал, төгсгөл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Бэлтгэл. Сэрлэнбаагийн үндэслэлсэн бясалгалд бэлтгэх заавар журам 6 хэсгээс бүрддэг. Тэдгээрийг тоочвол орон байраа сайхан цэвэрлэж, Буддагийн лагшин зарлаг тааллын шүтээнүүдийг засна. Сэтгэл харамгүй тахил бэлтгэж сайхан байрлуулна. Дараа нь олбог дэвсгэр дээр хагас эсвэл бүтэн завлан сууж дотроо 3 эрднээс аврал ирэн гэгэрх тэмүүллийг сэтгэлдээ нийцүүлэн баттай бясалгана. Будагт Асанга Шарвагагийн төвшин номдоо нойр мөглөж нозоорсон сэтгэлээ сэргийхийн тулд бодлоо өөр зүйлд хандуулж болно. Харин сэтгэл сэргээд улмаар тогтворгүй болохоос өмнө аль болох өөрийн биед амар байрлалаар нуруугаа цэглэн суун хэмээн өгүүлсэн байдаг. Агуу үйл хэрэг болон
гүн үзлийн үе залгамжилсан багш нар мөн гэгэрэгсэд бодисод болон шарвах брадига шашны сахиус зэргийг өөрийн өмнөх орон зайдаа тодорхой төсөөлөн ургуулж бодно. Гэгэрлийн зам мөрийг өөрөмшүүлэх, эерэг нөхцөл бүрдүүлэх буюу төгс чанарын чуулбарыг хуримтлуулж сөрөг нөхцлөөс ангижрах буюу сэтгэлийн хэр буртгийг арилгах ёстой. Энэ хоёрыг хослуулахгүй аль нэгийг нь даган бясалгаж суралцвал хичнээн хичээгээд ч маш их бэрхшээл туулна. Тиймээс бүрдүүлэх болон ангижрах нөхцөлийг нэгтгэсэн 7 үед зан үйлийн зааврын дагуу бясалгах хэрэгтэй. Уг зан үйлийн эхний уйлах мөрөглийг Самд Бадрын залбирлын дагуу хийн. Эхлээд бие, хэл, сэтгэл гурвыг хамттан зэрэг мөргөх бөгөөд тус залбирлын эхний шадыг уншина. Бие орчлон зүгтээ цагтаа нь бэлгээр эзэгнэх буддаа бүхэнд бие, хэл, сэтгэл гурваараа биширч, магтаж, сүгдэж мөргөмөө. Ийм мөргөхдөө орчлонгийн аль нэг хэсэг эсвэл ямар нэг үеийн гэгэрэгчийг бус харин хамаг ертөнц дахинд урд нь тодорсон одоо оршин буй ирээдүйд тодрох бүх гэгэрэгсдийг сэтгэлдээ төсөөл. Тэгээд бусдыг дуурайж хэлбэрдэлгүй чин сэтгэлээсээ гүн хүндэтгэлтэйгээр бие хэл сэтгэлээрээ мөргөх ёстой. Ганцхан гэгэрэгчд мөргсөн буян хэмжихийн аргагүй их хүлээ. Тэгэхээр олон гэгэрэгчийг төсөөлөн мөргвөл яриангүй сайн гэж Ишэдэ багш тайлбарлажээ. Бие хэл сэтгэлээр тус хэрхэн мөргөхийг үзүүлье. Эхнийх нь буюу биеийн мөргөл нь дараах шатаар илэрхийлэгдэнэ. Зөв мөртөө орхын мөрөөдлөөр зөв бүрийн буддааг дуудаж, тоос мэтээр бие олширсанд бодож, толгой мэхийн залбирч мөргөе. Ингэхдээ цаг үе зүг зохис бүрийн бүх гэгэрэгсдийг сэтгэлдээ тодорхой төсөөлөн бодно. Тэгээд бие ертөнцийн тоосны тоогоор олширсон гэж сэтгэж мөрөг. Хамаг сайн явдалд үнэн голоосоо сүсэглэж, тэрхүү сүсгээр сэтгэлээ бүхэлд нь ариусгах. Ганц биеэр мөргөх юм буян их болохоор бие олон хувилган мөргвөл агуу буянтай хэмээн Ишэдэ багш хэлсэн билээ. Сэтгэлийн мөрөглийг дараах шүлгээр илэрхийлнэ. Тоос бүхэн дээр хумх шиг тоотой, тоо томшгүй буддаа байна уу? Тоо томшгүй буддаа нарын дунд тогтоож харвал бодисатв нар байна уу? Бурхан номын чанарыг үзүүлэгч, буддааг дагуулж гэгэрүүлэгч бүхэн бүхий хорвоог зай завсаргүй бүчиж дүргхийн ерөөл өргөнөм. Мөргөхдөө энэ урчлангийн хумхын тоос бүр дээр тэдгээр тоосны тоотой тэнцүү гэгэрэгсэд болон бодисатв нар хүрээлэн суусны голд нь өөрөө сууж байна гэж төсөөлнө. Тэгээд тэдний эрхэм сайн чанарыг санаж өөртөө төлөвшүүлэхийг хүснэ. Хэлний мөрөглийг дараах шатаар илэрхийлнэ. Яруу магтаалаар далай бүтээлээ, ялдан мэгшгээр давлгаа хийлээ, ялж төгс нөхцөгчийг бишрэн ялгуусан бурхтыг магтан дуулна. Ийн уншихта бие олон хувилсан, бие тус бүр тоолж уршгүй олон толгойтой, толгой бүрэн тоолохын эзэсгүй олон хилтэй болж хуурсан хэмээн төсөөлнө. Ингээд гэгэрэгсдийн эрхэм чанарыг яруу уянгалаг уншина. Энэ шүлгийн ялдан мэгшиг гэдэг нь магтах гэсэн санаа бөгөөд өгүүлэхүйн эрхтэн хилээр мөргөж буй хэрэг юм. Харин далай нь маш олон тоог илэрхийлж байгаа юм. Зан үйлийн энэ үед хоёр төрлийн тахил өргөдөг бөгөөд эхнийх нь буюу ердийн тахил нь дараах хоёр бадаг шүлэгт багтжээ. Алаг цэцгсээр сүлжсэн эрхэн аялгуут их шиг аяллуун үнэртэн ямбны шүхэр арц утлах гэгэн зулыг ягштал зохируулж тахил өргөмөө. Ойл чимэгтэй ганган хувцас гоц үнэртэн янзын чимэгтэн гойд тансаг молцог цацгаар гойсон тахилаа бурхандаа өргөмөө. Алаг цэцгс гэдэг нь тэнгэр болон хүний ертөнцийн сайхан цэцгсийн дэлбээ. Эрхэн гэдэг нь олон төрлийн цэцгийн хэлхээ байна. Цэцгийн эрх нь амьд болон хиймэл хоёр төрлийн цэцгэн эрх байдаг. Аялгуут их шиг гэдэг нь чавхтаст, үлээвэр, цохилуур, хангинуур хөгжим юм. Анхлын үнэртэн гэдэг нь 9 анхлын үнэртэн бүхий сүрчиг. Ямбны шүхэр гэдэг нь
хамгийн шилдэг шүхэр. Гэгээн зул гэдэг нь анхлуун тосон зул болон бусад гэрэл цацруулсан эрдэнийн чулуу байж болно. Арц утлаг гэдэг нь холимог болон дан хүж. Хувцас гоёл гэдэг нь хамгийн сайн хувцас гэсэн. Тансаг унартан гэдэг нь тахилын угаалга хэмээх анхлуун ус бөгөөд 3000 ертөнцид үнэрэн түгэх анхлуун шингэн юм. Булцаг цацаг гэдэг нь тансаг унартныг нунтаглан жинтүүлсэн эсвэл цэцгийн үрэмгээр мандал дүрслэн сүмбэр уул мэт олон давхарлан унжуулсан байна. Гойсон тахил гэдэг нь дээр дурдсан бүхнийг тодорхойлохын сацуу тэр бүхнийг хараа булаахаар цогцлуулан байрлуулна гэсэн үг юм. Харин ер бусын тахилыг дараагийн бадагшуулаг илэрхийлнэ. Хорвоод төрөсөд хизээч хараагүй, хосгүй гайхам тахил өргөе. Хоёргүй сэтгэлээр гэгэрнэ хэмээн хотлыг гэгүүлэгч бурхандаа мөргөе. Ердийн тахил бол энэ ертөнцид байдаг жирийн тахил юм. Тэдгээрийг бод содов зэргийн онцгой чадвартангууд хувилгаан шидээр хувирган өөрчилдөг. Сүүлийн хоёр мөр нь дээрх хоёрын дутуу гүйцээж мөргөх, тахил өргөх үеийн сэтгэлийн төлөв чин хандлагыг тодорхойлжээ. Харин дараагийн бадагшуулагт гэмээ намжлах тухай өгүүлсэн байна. Хүсэл, хилэн, мунхагтаа автаад хүрлцэж хилэлцэж бодож үйлдсэн хүний хорвоогийн гэм нүглээ хүлцэж гимшгийг минь анзаарч өршөө. Дээрх гурван хоронд автан бие хэл сэтгэлээр гэм хийдэг. Мөн чанарын хувьд өөрөө хийсэн буюу оролцсон, мөн бусдыг уруу татсан болон бусдыг гэмт үйлд хөөрөгдсөн байж болно. Тэр бүхнийг нийтэд нь хүний хорвоогийн гимүүд гэж илэрхийлжээ. Тэдгээрийн ял зэмийг санаж урд гаргасандаа гимшиж цаашид давтахгүй хэмээн үнэн голоосоо амдгаа тавина. Тэгвэл урд өмнөх гим зэм нэмэгдэхгүй, хойштооч дахин гарахгүй. Дараагийн бадагшуулагт буйныг багтан баясгах тухай өгүүлсэн байна. 10 зүгийн буддаа бод садав нарт анхлан үргэлжлэн замнан гэгэрэгч амьтан бүгдийн хураасан буйныг ашид даган үнэн хүү баясан мөн. Эдгээр таван бодголын эрхэм сайн чанарыг дурсан санаж эрдэнсийн сан олсон гуйлагчинтай адилхан баярлах учиртай. Дараагийн бадагшуулагт сургаал номлол айлтхыг хүсэн гуйх тухай өгүүлжээ. Хүй орчлонг зур шиг гийгүүлэгч хүслээс ангижрагч гэгэрэгсдээс хуршгүй боловсралд гэгэрсэн болгоноос хүртээж эрдмээрээ гийгүүлэхийг гуйнам. 10 зүгт буй төгс гэгэрэгсэд болон хүслээс ангижирч бүхнийг ухаарад удаагүй байгаа гэгэрэгсдэд хандж байгаа. Ингэхдээ тэднийг өөрсдийн бие оршин буй орчлон ертөнцийн тоогоор хувилган номлол сургаалаа заахыг хүснэ. Ишээд багш ялч төгс гэгэрэгсэд гэж хэлээрээ хэмээн сануулсан байдаг. Үүний дараагийн бадагшуулаг залбирлын тухай өгүүлдэг. Орон нирванд замчлагч болгоноос олон амьтныг гэгэрүүлэг хөдөлж, орчлонгийн тоос шиг тоошгүй галгуудад оршин тогтнохыг залбиран гуйнам. ертөнцийн 10 зүг бүхний нирванд хүрэх жаяг сургаалыг үзүүлэгчдэд хандан амьтан бүхнийг ойрын болон алс хэтийн жаргалд хүртэл нь энэ ертөнцид саатан үлдээч гэсэн гуйлт юм. Ингэхдээ төгс нирванд одлоггүй ертөнцийн тоосны тоотой тэнцүү галавт бие тоошгүй олон хувилгаж залрааж хэмээн хүссэн залбирна. Доорх бадагшүлгээр 7 үед зан үйл чухам юунд зориулагдж байгааг илэрхийлдэг. Мөргөж шүтэж гимүдээ намжилж мөрөөдөж залбирч шүтэж хүрснээ мөрдөх буян итгэл зүтгэлээ мөнхийн нариусал гэгэрэлд зориулнаа. Дээр өгүүлсэн 6 зан үйлээр хуримтлуулсан зөв дадлаа тэрхүү сайн чанарынхаа бүх үндсийг ерөнхийд нь амьтан бүхний тусыг бүтээх болон төгс гэгэрлийн үндэс бүрэлдүүлэхэд баттай зориулан залбирах ёстой. Ингүүл зөв дадал огтхон ч дундрахгүй. Дээрх зан үйлийг хийхдээ өөр зүйлд сатаарлгүй, шүлгүүдийн утгыг нь ойлгохын сацуу, алгуурхан уншиж зааврын дагуу гүйцэтгэвэл хэмжих аргагүй их буян болно. Мөргөх, тахих, залбирах, багтан баясах, гуйж хүсэх 5 зан үйл нь сайн чанар бүрдүүлэх эерэг нөхцөл юм. Харин нүглээ намжлах нь сөрөг нөхцөл болох гим алдаанаас сэргийлдэг. Багтан баясах нь нэг талаар өөрийн зөв дадлаа багтан баясахын зэрэгцээ. Түүнийг улам нэмэгдүүлдэг. Зориулах нь буруугаас салах, зөвийг төлөвшүүлэх, улмаар нэмэгдүүлэх 3 буйнаа гэгэрэлд зориулснаар өчүүхэн зөв тадлыг асар их болгон аривжуулдаг.
Түүний зэрэгцээ зөвхөн энэ насанд хүртээд өнгөрөх байсан үр шим дуусшгүй болно. Товчоор хэлбэл дээрх 7 зан үйл бол зөвийг төлөвшүүлэх, буруугаас салах, улам бүр арвижуулах 3 зөв дадал юм. Дараа нь хүслээс ангижран гэгэрэгсдэг ургуулсан бодож мандал өргөнө. Мандал өргөхдөө гүн мэдрэмжтэйгээр доорх үгсийг олон дахин уншиж залбирна. Багшийг эс бишрэхээс эхлээд 2 биед автагдах хүртлэх альва буруу үзэл санаа бүхнээс үтэр түргэн салах болтугай. Багшигаа өргөмжлөн хүндэтгэхээс аваад эзэн биевөө мөн чанартай бодит ахуйг ухаарах хүртлэх альва зөв үзэл бүхэн надад хялбархан төлөвшөх болтугай. Дотоод болон гадаад саад бүгдийг арилган сэтгэлийн их хүч хайрл. Бясалгал. Бясалгалын ерөнхий зүйл. Бясалгах гэдэг нь сэтгэлээ байнга зөв дадалд хандуулан сэтгэлдээ түүнийг тогтоон барьж сурахын нэр юм. Тэр гэхийн тэмдэггүй цаг хугацааны эхлэлээс бид сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн бөгөөд түүнийг хизээч захирч байсангүй. Харин сэтгэл маань сэтгэлийн гин мэтийн хэрэнд баригдаж, гин буруу бүхнийг өдөөж биднээр хийлгэсээр ирсэн. Иймээс сэтгэлэн захирч өөрийн хүснээр зөв дадалд хандуулж, улмаар гарын ыйсаар залах чадвартай болохын тулд бясалгадаг юм. Гэхдээ санаанд орсноо бясалгаад байж болохгүй. Бас өөрийн хүссэн зөв дадалд чиглэсэн ч гэсэн хэмжээ дэс дараалалгүй бясалгал хийвэл зөв дадал төлөвшөхөд саад болохоос цаашгүй. Эхнээсээ ийм буруу хөвшил тогтчихвол насан туршийнхаа зөв дадал эзэмших боломжийг сүйтгэж орхино. Тиймээс аливаа бясалгах зүйлийнхээ хэмжээ дэс дарааллыг тодорхой тогтоох хэрэгтэй. Ингээд тогтоосон хэмжээгээ эвдэхгүй гэдэг хатуу шийдвэр гарга. Улмаар тогтоосон хэмжээ дарааллаа хитруулж барагдуулахгүй тулд санамж, сэрэмж хоёрт тулгуурлах хэрэгтэй. Бясалгах үе. Эхлээд багшийг шүтэх ба өтөр түргэн төгс гэгэрлийн төвшөнд хүрэхин ач тус болон багшийг шүтэхгүй байхын гин буруу хойд насны зовлон зэргийг бодох хэрэгтэй. Тэгээд би багшаас ямар нэг алдаа дутагдал огт ирэхгүй гэж олон дахин амгаал. Тэгээд багшаас ёс зүй, сэтгэл төвлөрөл, бэлэг оюун, эрдэм мэдлэг болон бусад сайн чанарын алийг нь олж харснаа бодож шин сүсэг төртөл бяслаг. Дараа нь өөрт тус болсон мөн цаашдаач хэрэг болох сургаалынх нь ач тусыг өмнө нөгөөсөн судар номуудаас сэргэн санаж чин зүрхэндээ хүндлэл төрөх хүртэл бясалгана. Төгсгөл нь юу хийх вэ? Бүрдүүлсэн зөв дадлаа саманд бадрагийн залбирлуулсан 79-өлд өгүүлсэн ёсоор ойрын болоод хэдийн зорилгодоо хүрэх чин хүслээр зориулж байх хэрэгтэй. Нийтдээ өглөө, үдээсгэн, үдээс хойш, үдэш 4 удаа бясалгана. Гэхдээ эхэндээ хэд удаан бясалгавал сэтгэл хөөрөл, нозооролд амархан ордог. Ийм байдал нэгэнт хэвшчихвэл сэтгэлээ захирахад хэцүү болдог учраас эхлээд богино хугацаагаар олон удаа бясалгах хэрэгтэй. Бясалгалын амтанд эд автах үедээ завсрал бол дараа дахин үргэлжлүүлэх хүсэл хадгалагдан үлддэг. Тэгэхгүй бол бясалгалаас жигшдэг гэсэн үг бий. Харин бясалгал бага зэрэг тогтворчсон хойно хугацаагаа сунгаж болно. Хэд хүчилсэн, хэд сулбар бос бясалгаад сурчвал хөөрөх, нозоорох саад бэрхшээл арилах болно. Бясалгалын үе шатуудын хооронд хийх зүйлс. Ерөнхийдөө бясалгалын завсарлагаар эргэл мөргөл хийх, уншлаг унших гээд хийх зүйл олон бий. Гэхдээ завсарласан үедээ бясалгаж буй зүйлээ байнга санаж байх нь хамгаас чухал юм. Бясалгал хооронд тухайн зүйлээ эргэн санаж, эргэцүүлэн бодохгүй, сэтгэлээ зоргоор нь тавьбал төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс завсарлах үедээ тухайн бясалгалынхаа талаар уншиж, сэргээн санаж байх хэрэгтэй. Мөн бясалгалын сайн талууд төлөвшөхөд дэм болдог зөв дадал бүрдүүлэх, саадуулдаг алдаа дутагдлаас салах олон аргыг хэрэглээрэй. Энэ сацуу бүхний үндэс болсон сахилаа ухамсартайгаар сахихыг хичээх нь зүй билээ. Тухайсан нэг зүйлд оюунаа дадуулах, сахил сахих, зөв дадлах, хуримтлуулах гурвыг нийлүүлэн урамсан бясалгал гэж нэрлэх нь бий. Мөн мэдрэхүйгээ хянах, ухамсартай үйлдэл, зөв хооллох, унтахгүй хичээх болон хэрхэн унтах 4 зөв дадал нээлж тайван, төлөв ба үлэмж үзэлд хялбархан хүрэх үндэс болдог. Мэдрэхүйгээ хянах. Мэдрэхүйгээ хянахад нэгдүгээрт үргэлж санаж сэрэх, хоёрдугаарт байнгын чармайлт чухал. Энэ түрүүнд мэдрэхүйгээ хянах сургаал болон
дээр өгүүлсэн бясалгалын бусад зааврыг мартахгүй үргэлж санаж байна. Улмаар марталгүй санаж яваа заавруудаа байнгын чармайлтаар хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Энэ бүхний эцэст 6 мэдрэхүйгээ хянаж, мэдрэхүй дурддаг тааламжгүй тус бүрийн 6 объектаас сэрэмжилж чаддаг болно. Мэдрэмжээ хянах 2 арга бий. Нэгдүгээрт мэдрэхүйгээ хамгаалах. Ямар нэг объект нь мэдрэхүйн 6 эрхтнээр дамжин мэдрэмж бий болгодог. Ингээд сэтгэл өөрт тааламжтай объектэд татагдах тааламжгүйг нь жигших зэрэг бусад сэтгэл хөдлөл үүснэ. Тиймээс тэдгээр сэтгэлийн хөдлөлд автахгүй байхыг хичээнэ. 2. 6 мэдрэхүйгээ хянах. Үүний тулд харах зэрэг хүртэхүйн үед сэтгэлийн гим төрүүлдэг объектаас мэдрэхүйгээ хамгаалж сэрэмжлэнэ. 6 мэдрэхүй дурддаг юмсын шинж чанар болон тэдгээрээс төрөх сэтгэлдлүүдэд хит автагдахгүй мэдрэмжээ хамгаалахыг мэдрэхүйгээ хянах гэдэг. Сэрэмж алдсан сэтгэлийн гим нэмэгдэж буруу сэтгэл төрхөөс сэргийлэх ёстой. Илт харагдахгүй байгаа дүрс зэргийг бий болгон харах буюу тухайн үзэгдлээс үүдэн сэтгэлдээ түүнийг илэрхий уруугаар төсөөлөхийг хийсвэрлэлд автагдах гэдэг. 6 мэдрэхүйгээр хүртэн уур, мунхаг, шунал гурвын аль нэг төрсэн объектыг хожим сэтгэлийн мэдрэхүйгээр төсөөлөх буюу дараа нь бусдаас сонсон тэдгээрийн тухай хийсвэр төсөөлөл үүсгэх нь сэтгэгдэлд хүлэгдэж буй хэрэг юм. Мөн өөрөө харж хүртээгүй хэрнээ бусдаас дам сонсон бий болдог ойлголт ч үүнд хамаарна. Сэтгэлийн гимээс санаа сэтгэлээ хамгаалж зөв буюу тодорхой бус төлөв байдалд барихыг хянах гэв. Сэтгэлийн гим илрээгүй тодорхой бус төлөв байдал гэдгийг сэтгэл зөв дадалд төвлөрөөгүй жирийн үеийн үйл хөдлөл гэж ойлгуул захив. Ухамсартай үйлдэл. Үйл хөдлөлийн үндсэн хүрээ. Бидний үйл хөдлөлийн үндсэн хүрээ өөрийн 5 хөдөлгөөн болон сүм хийддэг 5 хөдөлгөөн гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг. Өөрийн 5 хөдөлгөөн, биеийн хөдөлгөөн, өөр газар орон сүм хийд зэрэг өөр газар очих буюу эргэж ирэх. Нүдний хөдөлгөөн, урд нь огт мэддэггүй байсан юмсыг харж анхны төсөөлөлтөй болох, мөн өмнө нь мэддэг байсан зүйлээ харж тодорхой танин мэдэх. Үе мөч эд эрхтний хөдөлгөөн, үе мөч эд эрхтнүүдэд тэнийлгэх болон хумих. Хуврагын хувцас хэрэглэлтэй холбоотой хөдөлгөөн, хуврагын 3 хэсэг хувцас ба бадар аягаа хэрэглэж хадгалах. Бадар барихтай холбоотой хөдөлгөөн, идэх, уух зэрэг үйлдэлүүд. Сүм хийддэх 5 хөдөлгөөн. Биеийн үйлдэл, хүрээ хийдэд суух, үзэл бодол нэгтэй нөхөдтэй хамт байх, номлол, сургаал сонсохоор явах, сургаал номлон зохицох хийдийн номлогч багшийн дэргэд завлан суух гэх мэт. Хэлний үйлдэл, 12 эрхэм зарилгаас үзээгүй хэсгээ судлах, цээжлэн тогтоох, судалсныгаа амны уншлага болгох, бусдад заах, идэвхээ нэмэгдүүлэх үүднээс бусадтай ярилцах гэх мэт. Оюуны үйлдэл, шөнийн бясалгалын завсарт унтах, нам гүмхэн орчинд очиж судалсан зүйлийнхээ утгыг эргэцүүлэх, сэтгэлийн 9 төлөвт бясалгал хийх, үлэмж үзэлд хүрэхийн тулд дуугаа хураах, халуудсан эсвэл ядарсан үедээ цагаас эрт унталгүй сэргэг байх болон бусад үйлдэл. Өдөр шөнийн үйлдэл. Өдөр шөнийн эхний ба сүүлийн хэсэгт унтахгүй. Энэ үед бие сэтгэлийн үйл хийн. Харин шөнийн дунд хэсэгт унтах нь зөвхөн шөнийн буюу сэтгэлийн үйлд хамаарна. Үндсэн үйл хөдлөлийг ухамсартай хослуулах. Энд дурдсан 10 үйл хөдөлгөөнийг хийхдээ тухайн зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж хянамгай байх нь зүйтэй. Дээрх үйлүүдийг ямар байдалтай хийж байгаагаар шинжиж, ном ёсоор нь гүйцэтгэж байгаа эсгээ хянаж бай. Энэ нь дараах 4 байдлаар тодорхойлогдно. Дээрх 10 үйлийг хийхдээ тухайн үйлээ гүйцэтгэх ёс жаягтаа зохицож байгаа эсхийг шинжнэ. Жишээлбэл ирж очихдоо тэр талаар ёс зүйд хэрхэн заасныг мэдээд одоо би үүнийг ингэж хийх ёстой гэж бодно. Явах зүг чигээ шинжихдээ тэр зүг хаана, юунд хүрэгдгийг ухамсарлах ёстой. Жишээлбэл хааныг тийшээ явахдаа архины мухлаг мэтийн 5 буруу газрын аль нэг рүү явж болохгүй нь зүй. Харин түүнээс өөр тийшээ явна гэдгээ ухаарч ухамсарлах ёстой. Цаг үеийн байдлыг шинжихдээ тухайн цаг юунд зохимжтойг мэдэж байх учиртай. Жишээлбэл үдээс өмнөх хот болгод руу явж болно.
Үдээс хойш явж болохгүй гэдгээ мэдэж ухамсарлах хэрэгтэй. Альва үйлдэлийг хийхдээ хэрхэн хийх ёстойг ухамсарлах хэрэгтэй. Жишээлбэл гадагшаа гарах үедээ өөр айлд ямар байдалтай байх тухай заавар журамд заасныг санаж байх нь зүйтэй. Товчоор хэлбэл өдөр шөнийн үйлдэл бүхнээ эргэн санаж бай. Тэдгээрээс болохгүйг нь ялга. Альваг хийх болон татгалзахдаа одоо үүнийг хийж байна. Харин үүнээс татгалзаж байна гэж байн ухамсарлаж бай. Ингэж чадвал энэ насандаа алдаа эндэгдэл гаргахгүй. Бас хойд насандаа ч муу заяанд төрөхгүй. Түнчлэн бүрдүүлж амжаагүй сайн чанаруудаа хуримтлуулна гэж өгүүлсэн байдаг юм. Үүнийг худагт Асангагийн мэдрэхүүгээ хянах болон түүний утгыг тайлбарлсан бүтээлээс ишлэн авлаа. Энэ хоёр зүйлийг хичээнгүйлэн дагвал зөв дадал төлөвшүүлэхэд бусад ямар ч аргатай харьцуулшгүй ахицтай. Ялангуяа ёс суртахуун, ариун болж, тайван төлөв ба үлэмж үзэлт хүрэхийн өмнөх сэтгэл төвлөрүүлэх бяцлаглыг эзэмшдэг гэсэн байдаг тул хичээх хэрэгтэй шүү. Зөв хооллох. Зөв хооллохын тулд дөрвөн баримтлана. Хит баг идэж болохгүй. Хэтэрхий баг хоолвол өлсөж сулдна. Улмаар зөв үйл хийх хүчгүй болдог. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолол. Хит их идэж болохгүй. Хоолоо ихтүүлвэл ачаа үрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалахад ч бэрхтээ болж нойр мөглөн нозоорч юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гмийг дарах чадвараа алдна. Шингэц сайтай хоол идэх. Шингэцтэй хоол идвэл элдэв хууч хөдлөхгүй, мөн шин зовлон үүсэхгүй. Буруу санаагүй хооллох. Хооллохдоо ямар нэг ёс жагийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг. Эдгээр дөрмөн хоолнд шунхын эсрэг чиглэж байгаа бөгөөд хэд ховдголохын сөрөг талыг тунгаан бодох бясалгалд тулгуурладаг. Ерөнхийдөө хоолнд 3 сөрөг тал бий. Амтшин дурлахын сөрөг талыг бясалгахдаа хичнээн сайхан үнэр амттай хоол байлаач шүдээрээ зажилж шүлсээрээ дэвтээсэн хойно бөөлжс шиг болдгийг бодно. Шингэсэн хоолны сөрөг талыг бясалгахдаа эдсэн хоолны нэгээхэн хэсэг нь шүн дунд ба түүнээс хойш биеийн эдэс болон шингэдэг. Үлдсэн хэсэг нь баас шээс болон биеийн доод хэсэгт хуримтлагдаж өдөр бүр гадагшилдаг. Мөн хоолноос олон өвчин үүсдгийг бодно. Хоол ирж хайхын сөрөг талыг бясалгахдаа дараах 5 зүйлийг бод. Хойноос нь хөөцөлдөхийн гим. Хоол олох, хоолны мөнгөтэй болохын тулд бид халуунд халж хүүтэнд хөрч зүтгэдэг. Харин түүнийг олж чадахгүй бол гунж гутардаг. Хэрвээ олчих бол алдаж үрэн таран хийчихвэ гэж айна. Тэгээд хадгалж харамлах гэж зовдог. Тангараг тасрах гим. Хоолны төлөө эцэг хүү хоёрч хоорондоо тэмцэлдэж тангараг тасардаг. Ханхаа мэдэхгүй гим. Хоолоо улам нэмхийн төлөө хаадаас эхлээд харц хүртэл хоорондоо тэмцэлдэн зовдог. Бусдын эрхэнд ордог гим. Бусдаар тэжээлгэгчд тэр хүнийхээ төлөө хэн нэгэнтэй байлдахч хэрэг гарч зовлон идэлнэ. Буруу үйл хийх гим. Хоол олохын тулд би хэл сэтгэлээр гим хийдэг. Ингээд хожим хийсэн гим нүгэлдээ харамсан шаналсаар үхэж улмаар муу төрөлд төрнө. Гэхдээ хоолнд ганц нэг ашиг тус байлгүй яах вэ? Хоолоор биеийг тэжээддэг. Тиймээс зөвхөн амьд явахын төлөө хоолны хойноос хөөцөлдөхгүй. Хүний энэ биеийг хоолоор тэжээдтгэж байгаад ариун журамт амьдралд хүрэх ёстой хэмээн бодож сурах нь зүйтэй. Өглөг өгөгч өглөгийн эзэд хуруу хумсаах углан байж олсныгоо маш их үр шим гордон өглөгт өгдөг. Тиймээс тэдний хүсэл биелээсэ гэсэн бодолтой өгснийг нь хэрэглэж бай. Мөн өглөг хайрлсан нэгний тусыг бодож өнөөдөр та миний эдисийг хоолоор тэтгэлээ. Хожим би таныг номлолоор тэтгэнэ. Амтан бүхэн туслана гэдэг сэтгэлээр бусдаас авч вэ гэж Шатидива хураангуй заавар журам номдоо өгүүлсэн байдгийг санаж яв. Басгүй худагт нагарж унаа андтаа илгээсэн загталтаа ийм өгүүлжээ. Эдээ умдаага эм гэж санаад эдэмхий ханхаа ерөндөг болго. Эд бах сайрхал бардамнал бус энхэн биел амьдруулан хүртцгээ. Унтахгүй хичээх ба хэрхэн унтах тухай. Анддаа илгээсэн загтал. Мэргэд өдрийн туршид мөн шөнийн ихэн
адгийг хүртэл бясалгаад завсарт нь унтах үедээ ч үр ашиггүй өнгөрөөлгүй өмнөх хийснээ дурдан санаж өнгөрөөдөг хэмээсэн байдгийн. Энэ нь бүхэл өдрийн туршид бясалгал хий. Мөн шөнийн эхний улам сүүлийн хагасч бясалгалд зориулагдана. Цаашлбал тэдгээрийн хооронд ч бясалгал үргэлжлэнэ гэсэн санаа юм. Босоо суугаагийн алинд ч сэтгэлээ 5 хэр буртгаас цэвэрлэж цагаа үр ашигтай өнгөрөх хэрэгтэй гэснийг дээр гаргажээ. Унтахтаа санаж бодох болон мэдрэхүйгээ хянах, ухамсартай үйлдэх бурган жинхэнэ бясалгал ба бясалгалын завсарлагад хамаарна. Харин энд завсарлага буюу унтах журмыг өгүүлье. Унтахтаа бясалгах арга. Шөнийг 3 хуваасны эхний хэсэгт зөв дадал төлөвшүүлнэ. Харин шөнийн 2 дугаар хагаст хэвтэж амарна. Бүх унтаж бие амраах хэрэгтэй. Тэгвэл бие сэргэж зөв дадал төлөвшүүлэх хичээл зүтгэл улам нэмэгдэх ач тустай. Унтахын өмнө гарч гар хөлөө маань эргэж орж ирээд баруун талаараа хэвтэж зүүн хөлөө баруун хөл дээрээ тавин арслан мэт хэвтгэхийн учир. Аратан амьтдын дундаас хамгийн сүр хүчтэй нь арслан билээ. Бас эрэмгийн зөрөгтэй шантардаггүй учир зорьсныхоо туйлд хүрдэг. Тэгвэл баг унтан йогоор хичээлэх нь асар их эрч хүч өгч хүршгүй зүйлд ч хүргэнэ. Тиймээс унтахтаа арслан шиг хэвтэх учиртай. Залах уу, идвэх зүтгэлгүй, чадалгүй учир лус бэрд тэнгэр мэтийн хүсэл тачаалдаа хөдлөгдөгчд ч зорьсныхоо эцэд хүрэх нь ховор юм. Нөгөө талаар арслан шиг баруун талаараа хэвтвэл ердийн шиг бие сулрахгүй. Нойрсож байлаач нам унтахгүй сонор соргох байдаг. Мөн элдвийн буруу зүйл зүүдлэхгүй гэсэн өөр тайлалж бий. Ингэж унтаж чадахгүй бол 4 төрлийн алдаанд хүргэнэ. Унтах үедээ дараах 4 санаа бодолтой байна. Гэгээн бодол. Хэвтгэхийн өмнө сэтгэлдээ гэрэл төсөөлөн бодож гэрлийн тухай бодолтойгоо утна. Ингүүл нойрон дундч сэтгэл харах байлгүй юм. Нэхэн санах. Унтахаасаа өмнө сонссон, бодсон, бясалгасан номлол зөв дадал болон хэрэгтэй зүйлсээ эргэж сэргээн сан. Тэгвэл сэтгэл сэрүүн байгаа мэт зөв дадлыг ахин дахин хийдэг. Товчоор хэлбэл унтаж байхдаа ч зөв дадал төлөвшүүлнэ гэсэн үг. Сонор сэрэмж. Сонор сэрэмжтэй байвал ямар нэг буруу бодол төрсөн ч зоргонд нь алдахгүй хянаж чаддаг. Сэрэгтэй холбогдох бодол. Сэрэгтэй 3 бодолтой байна. Эхнийх нь ямар ч тохиолдолд сэтгэлээ нойронд нь автуулахгүй хэмээн бодож гөрөөс шиг сэргэг унтах явдал. Тэгвэл нам унтахгүй цагтаа сэрдэг болно. Дараагийнх нь бодол. Би буддаагийн тогтоосон сэргэг унтах журмыг дагна гэж өөртөө үргэлж урам өгч хичээж бай. Тэгвэл буддаагийн тогтоосон арслан мэт нойрсох аргыг өчүүхэнч эвдэлгүй унтаж сурна. Гуравт нь би сэрүүн үедээ зөв сайн чанар төлөвшүүлэх гэж хичээсэн. Маргааш мөн үргэлжлүүлэх болно гэж бод. Энгүүл зөв дадлаас турсан урам зориг гээгдэхгүй. Түүгээр үл барам унтах үед марцсныгаа сэргээ хөгжүүлэх урам улам бүр нэмэгддэг. Хэрвээ идэж унтах энэхүү дүрмийг зөрчихгүй бол амьдралаа хий дэмий өрхөн багсаж зөв зүйлд зориулна. Энэ бүхнийг хутагт Асангагийн их зохиолоос ишлэн авав. Бясалгалын бэлтгэл хэсэгт гарсан онцгой тохиолдлоос бусад үе буюу жинхэнэ бясалгал болон түүний төгсгөл завсарлага үед гарсан журмуудыг хойшид гарах үлэмж үзэл хүртэлх бүлэг тухай бүр нь тохируулан хэрэглэнэ. Зураг дугаар бүлэг. Бясалгалын тухай буруу ойлголтыг няцаах. Зарим нэг нь эрхэм зарлиг болон түүний тайлбарын гол утгыг өчүүхэн чухаараагүй улмаас бясалгалын талаар эргэлзээтэй ойлголттой болдог. Эргэлзээ. Бясалгал хийх үед бясалгалын объектыг ахин дахин задлан шинжлэх шаардлагагүй. Зөвхөн тухайн объект дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Объектыг бэлэг оюунаар задлан шинжлэх нь бясалгахад бус зөвхөн судалж эргэцүүлэх үед л хамаатай. Альва ойлголт нь хийсвэр төсөөлөлт хэд баригдсан жинхэнэ уршуугаас тасархай байдаг учраас гэгэрэлд саад болно шүү дээ. Залруулга. Энэ бол ерөөсөө бясалгал хийж үзээгүй хүний хоосон үг байна.
Удагт Майдрын Судрын аймгийн чимэгт эхлээд юмсыг судалж байж зөв ойлголттой болдог. Тэр зөв ойлголтоо өөрөмшүүлбэл юмсын жинхэнэ оршихуйг ухаарах бэлэг бэлгүүн төрлөөг хэмээсэн байдаг. Эндээс харвал судалж бий болгосон ойлголтоо бэлэг оюунаар өөрөмшүүлдэг. Улмаар жинхэнэ оршихуйг шууд танин мэддэг ажээ. Ямар нэг бяцлаглалын үндсийг нь бусдаас мэдэж авдаг. Ингэж бусдын туслалцаатай тодорхой ойлголттой болно. Дараа нь сонссон зүйлээ их судар болон учир шалтгааны үүднээс шүүн тунгааж өөрийн чадвараар тодорхой ойлголттой болох юм. Сонсож эргэцүүлж байвал эргэлзээ арилж, итгэл үнэмшил төрдөг. Энэ бүхэн дадал зуршил болохыг бяцлал гээд байгаа юм. Иймээс уйггүй задлан шинжлэх бяцлал ба задлан шинжлэлгүй төвлөрөх бяцлал хоёулаа хэрэгтэй. Судалж мэдснээ баттгахад задлан шинжлэлгүй төвлөрөн бяцлах, нэг бүрчлэн задлан шинжилж бяцлах аль нь чухал. Харин бяцлаглыг бүхэлдэн төвлөрөх бяцлал гэж үзэх нь ганц ширхэг тариан түрүү барьчихад тариа гэдэг нь ерөөсөө л энэ юм гэж зүтгэсэнтэй ижил юм. Түүнчлэн судалж бий болдог бэлэг оюунтай болохын тулд судалдаг. Эргэцүүлж бий болдог бэлэг оюунтай болохын тулд эхлээд эргэцүүлдэг. Үүнтэй адилаар бяцлаглаас бий болох бэлэг оюунтай болохын тулд эхлээд бяцлах шаардлагатай. Учир нь тэрхүү бэлэг оюун нь бяцлаглаас л үүддэг юм. Бяцлаглалын объектыг маш тодорхой эргэцүүлж бий болсон ойлголт нь бяцлаглаар бий болдог бэлэг оюуны суурь болдог. Тиймээс эргэцүүлэлээс төрсэн бэлэг оюунаас бяцлаглалын бэлэг оюун төрнө гэд байгаа юм. Хэдий чинээ их судлана, төдий чинээ ихийг мэднэ. Тэр хэрээрээ эргэцүүлэн бодно. Эргэцүүлэл их байх тусам түүнээс бий болдог бэлэг оюун нэмэгдэнэ. Тэр чинээгээр өөрөмшүүлэн бяцлагаж, олон гэмээс салж, олон сайн сайхныг төлөвшүүлдэг. Тиймээс бяцлал хийхэд судлах, эргэцүүлэх хоёр хамгаас чухал гэж эрхэм зэрлэг болон түүний тайлбарт өгүүлдэг бизээ. Эсрэг байр суурь. Судалж эргэцүүлэх нь зөвхөн буруу ойлголтоос салах төдий үүрэгтэй болохоор бяцлагад байх хэрэггүй. Бяцлагтай ямар ч холбоогүй. Хариулт. Энэ бол товлсон газраасаа өөр газар морь уралдуулахтай л адил. Тэгэхгүй бол уялдаа холбоо алдагдана. Мөн 3 бэлэг оюун дараалан хөгждөг жантай гэсэн эрхэм зэрлэгийн ерөнхий агуулгаас зөрнө. Улмаар сургаалыг алдалгүй дагахад олон юм судлах шаардлагагүй гэдэг буруу яриаг зөв хэмээн үзэхэд ч хурж болцшгүй. Судар тамтрын ёсыг дагнан маш их судалсан эсвэл их бүтээл огтхонч судлаагүй хоёр хүн одоо л нэг хэрэгжүүлж эхлэе гэхээр бариад авах их баг ямар ч юмгүй байдаг. Бас иймэрхүү буруу бодолтой хүнээс номлол сонсож асууж шалгаахад уйлан цохож үгширмэл бодлоосоо ухардаг юм. Судалж эргэцүүлэх бэлэг оюунаар тогтоосныгоо өөрөмшүүлэх нь бяцлал биш боловч түүнийг бяцлал гэхэд буруу нь юу байх юм? Хэрв энэ буруу бол бяцлаглалын анхны босгыг алхаагүй жирийн хүн хизээж бяцлал хийж чадахгүй гэсэн үг болно. Хүсэлт тэнгэрийн орноос дээд түвшинд ороход түүнд туршиглан бяцлаглаас гарсан ухаан төрнө. Үүнээс өөрөөр эгэл хүнд бяцлаглалын бэлэг оюун шууд төрдөггүй гэж Абхидхар Макошад олон удаа дурдсан байдаг. Бяцлаглалыг худагт дахар Макертигийн төгс чамрын тодорхой тайлбарт тодорхойсноор ойлгох нь зүйтэй. Бяцлал гэдэг бол сэтгэлээ өөрийн эрхээр болгох буюу бяцлагж буй зүйлээ бодитоор хэрэгжүүлэхийг хэлнэ. Жишээлбэл сүсэг бяцлах, инрэл бяцлах гэдэг нь сэтгэл өөрөө тийм мөн чанартай болохыг хэлдэг. Томоохон орчуулагчид энэ үгийг заримдаа дадал болгох үе гэж орчуулсан байдаг. Ер нь бол дадаж хэвших бяцлах хоёр нэг л ойлголт. Тухайлбал Майдрын их тухаархын чимгийн орчуулгад танин мэдэх ба дадал болгох үе шат хэмээн оноосон байдаг. Удагт Майдр ингэж айлджээ. Сэтгэл шуудран ертөнцөөс уйдах нь сэрж танихаас бяцлагалд хүрэх нь бодож тунгааж дадаж хэвшүүлж боловсрал ахих шатууд билээ. Майдрын дэх хүлэгний гигантны бяцлаглалын шат дараалал болон уйгахгүй бодож эргэцүүлж магадлан ойлгох үйл явц гэдгийг тодорхой хэлжээ. Эндээс харвал задлан шинжилэл төвлөрөх бяцлал хоёрыг харшгиж үзвэл ёстой хөгийн юм болох. Сүсгийг бяцлах, цаглашгүй дөрвөн сайн чанар болон гэгэрх тэмүүлэл бяцлах, мөнх бусыг бяцлах, зоглонг бяцлах гэх мэт ахин дахин задлан шинжлэх учиртай маш олон бяцлал байдаг. Мөн Шантидева Бодхисаттвагийн замнал болон хураангүй заавар журамдаа өөртөө дадал болгохын тулд үүнийг би туйрлаа хэмээн өгүүлсэн нь зам мөрийн үе шат болон бяцлал болохыг тодорхой харуулж байна. Түүнчлэн Шантидева хутагтын хураангүй заавар журамд тиймээс би эд эдлэл хураасан буйнаа үргэлж батжуулах, хамгаалах, ариусгах, арвижуулахад хэрэгтэй бүхнийг бяцлагаарай гэсэн байдаг юм.
Энэ нь бие, эд эдлэл, сайн чанарын 3 үндсийг тус бүрд нь батжуулах, хамгаалах, ариусгах, аривжуулах нь дөрвөлээл бясалгал гэсэн санаа юм. Тэгэхээр бясалгалыг хэд явцсан утгаар ойлгож болохгүй нэ. Альва ойлголт нь төсөөллөөс бий болдог учраас гэгэрэлд саад болдог. Тиймээс тухай бүртэн задлан шинжлэх бясалгал хэрэггүй гэдэг ташаа бодол бол Чань буддизмын хятад багш Хуушаны үзэл баримтлал юм. Үүнийг хожим тайван төлөв ба үлэмж үзлийн бүлэгт няцаах болно. Энэ ташаар л их сударт итгэхэд саад болохын сацуу буруу үзэл бий болгодог. Олонх их судрын агуулгыг тухай бүртэн зайлшгүй задлан шинжлэх шаардлагатай. Гэтэл бясалгалын үед задлан шинжлэх хэрэггүй гэж үзэж байна. Иймэрхүү үзэл буддын шашин доройтхын хэрээр улам дэлгэрдэг. Эсвэл эрхэм зэрлэг ба түүний утга санааны томоохон тайлбаруудыг гарын авлага гэж ухаарахгүй. Үүнээс өөр өөдтэй юмд хүргэхгүй. Асуулт. Задлан шинжлэх ба төвлөрөх хоёр төрлийн бясалгалаар зам мөрийг өөрөмшүүлдэг ажээ. Харин задлан шинжлэх ба төвлөрөх бясалгалд юу хамаарах вэ? Хариулт. Багшид сүсэглэх, олоход хэцүү сайн төрөл, маш их утга учиртай мөн үхэл, мөнх бус үүлийн үр, орчлонгийн гим зэм болон гэгэрх тэмүүлэл хөгжүүлэх нь задлан шинжлэх бясалгалд хамаарна. Эдгээрийг оюун санаагаа дайчлан удаан хугацааны турш бясалгаж гүнзгий ухаарах ёстой. Тэгэхгүй бол үл итгэх зэрэг сөрөг талбуудыг даван туулж гарч чадахгүй. Харин гүнзгий ухаарах хэсэг нь гагцгүй архин дахин задлан шинжилж бясалгахаас шууд шалтгаална. Жишээлбэл сэтгэл татсан зүйлийн сайн талыг хэд дүүлгэн түүнийг эзэмдэх асар их хүсэл төрдөг. Мөн дайсныхаа муу талыг үргэлж удаад байвал маш их үзэн яддаг шүү дээ. Тиймээс энэ үед бясалгаж буй зүйлийн тухайн үеийн үзэгдэх байдал тийм ч чухал биш. Харин оюун санаагаа дайчилж удаан хугацаагаар тухайн зүйлд зориулах хэрэгтэй байдаг учраас задлан шинжлэх бясалгал хийдэг юм. Тайван төлөвийн үед сэтгэлээ өөрийн дураар захирч төвлөрдгөө байсан сэтгэлээ нэг зүйл дээр тогтоож сурдаг. Ахин дахин бясалгаад байвал сэтгэлийн тогтворжилт алдагдахгүй болно. Энэ үед нь төвлөрөх бясалгалд орох хэрэгтэй. Харин үүнийг тайван төлөв ба үлэмж үзлийн бүлэгт тодорхой тайлбарлая. Энэ зүй тогтлыг ойлгохгүй байх нь бий. Мэдлэгтэй болохыг хүсвэл задлан шинжлэх бясалгал хэрэгтэй. Харин даяанчид төвлөрөх бясалгал хэрэгтэй гэдэг бол буруу ойлголт. Аль алинаар нь л бясалгах шаардлагатай. Мэдлэгтэй болохын тулд тайван төлөв болон бусдыг нь ч бясалгана. Даяанч нар ч багшид гүнзгий сүсгэлгээд бясалгах учиртай. Судар Тантраа хоёрын бясалгалын ёсонд ч нэг бүрчлэн задлан шинжлэх аргаар бясалгах хэрэгтэй гэж өгүүлсэн байх нь олонтой. Энэ зарчмаар бясалгахгүй эсвэл нэр төдий бясалгавал сургаалын амин сүнс болох саруул бэлэг оюун хөгжихгүй. Баг зэрэг хөгжлөөч цаашдаа дэвжихгүй. Дээд түвшинд хүртэл ахихгүй. Гэгэрх сургаалын эцсийн зорилго нь юмс үзэгдэл хийгээд түүний мөн чанарыг тэр чигт нь алдаагүй ялгаж салгах бэлэг оюун юм. Тиймээс л бэлэг оюунаар бүхнийг ухаарна гэж хотогт майтар хэлжээ. Бясалгасан сургаалаа мартах нь ихсэж, санах нь багасж, мөн авах гээх ухаанд ордвол яах аргагүй төөрсний шинж. Харин эрхэм 3 эрдний сайн чанаруудыг сайтар ойлговол итгэл бишрэл маш их нэмэгддэг. Түүнээс гадна орчлонгийн гмийг эргэцүүлэн тунгаавал хүлээснээс ангижрах сэтгэл шулуутна. Орчлонд дургутаж, нирваны сайн талыг олон өнцгөөс харж туйлын зорилгоон болгодог. Гэгэрх тэмүүлэл болон 6 төгс чанарын гайхамшигыг олонтаа шүүн тунгааснаар эргэлт буцалтгүй итгэж биширдэг. Цаашлбал урам зориг орж эдвэх зүтгэлж ориглоно. Ер нь энэ бүхэн задлан шинжлэх бэлэг оюунаар эрхэм зарилгын утгыг ухаарахтай нэгт холбоотой. Тиймээс ухаан сэхэтэ хэн боловч энэ журмыг дагахаас өөр замгүй гэдгийг мэдж авах нь чухал. Бясалгалын арга барил сайн мэдэхгүйгээс зарим нь ингэж ярьдаг. Эргэлзээ. Задлан шинжлэх бясалгал хэтэрхий их хэвэл сэтгэл нэг зэгт төвлөрөхөд саад болно. Тиймээс сэтгэлээ төвлөрүүлэх бясалгал тогтвортой хөгжихгүй. Залруулга. Урд нь сэтгэлээ нэг зэгт төвлөрүүлэх чадвар эзэмшээгүй, шинээр хөгжүүлэх гэж байж олон зүйл задлан шинжилвэл мэдээж бүтэхгүй. Тиймээс уг чадварыг эзэмшлээ тохиромжтойг нь буюу төвлөрөх бясалгал хийн гэвэл санал нэг байна. Харин өмнө нь хэд их задлан шинжилвэл төвлөрөхөд саад болно гэж бодож байгаа бол бясалгалд суралцах журмын талаар шин дэг ёсыг гаргасан нутагтуудын хийсэн тайлбарыг огт ойлгоогүй яваа хэрэг. Үүнээс тохирох жишээ авъя. Уран дархан алт мөнгийг ахин дахин галт хайлуулж олон дахин усаар угаавал элдв холц хогноос нь салгадаг.
Мөн уян зөөлөн чуулгадаг. Ингээд эмэг зэрэг хүссэн гоёлон уралдаг. Яг үүнтэй зөөрлөж болно. Юун төрөнд төрмөл болон олдмол сэтгэлийн гим, буруу үйл ба түүний үр дагавар орчлонгийн гим мэтийн муу талыг задлан шинжлэх бэлэг оюунаар олон удаа бясалгана. Ингэснээр сэтгэл эмзэглэж тэдгээрээс зугтаад. Энэ нь алтыг галд хайлуулах мэт сэтгэлийн буруу хандлагыг өөрчилж хэр буртгаас нь цэвэрлэдэг. Мөн багшийн эрдэм чадал, хүн заяаны боломж бололцоо, эрхэм гурван эрдний ач тус, зөв үйл болон түүний үр дагавар гэгэрх тэмүүлэл зэргийн ач холбогдлыг тухайн бүлэгт зааснаар задлан шинжлэх бэлэг оюунаар ахин дахин бясалгана. Ингэвэл сэтгэл дэвтэж сүсэг соёолдог. Энэ нь алтыг усаар угаахтай адилхан. Улмаар сэтгэл зөв хандлагатай баяр хөөртэй болж сайн чанарт сэтгэл дэвтдэг. Тэр цагт тайван төлөв, үлэмж үзлийн аль хүснээ бясалган эзэмшгэд итгэл үнэмшилтэй амар хялбар болно. Иймээс задлан шинжлэх бясалгал нь төсөөлөлд автагдашгүй төвлөрөх бясалгалд суралцах сайн арга юм. Энэ талаар худагт Асанга уран дарахчууд бүгд л алт мөнгийг хог холцоосон салгахын тулд цаг тухайд нь галд хайлуулж усаар угаан элдв зүйлд чимэг хийж болох үс уян хатан болгодог аргыг бид мэднэ. Дараа нь дарахны ур ухаанаар юу дуртайгаа уралдаг. Бясалгагч мөн адил тухай бүр шунал мэтийн хэр буртгаас жигшин зугтаж сэтгэлийн гин бүхнээс холдно. Улмаар зөв чиг хандлагатай болж түүндээ баярлана. Ингээд сэтгэл хангалуун зөв рүү тэмүүлдэг. Бясалгагч ийм сэтгэлээр тайван төлөв, үлэмж үзэл хоёрыг сүлэлдүүлэн хөдлөшгүй бат болгож аль алинд нь хурдан хүрнэ. Мөн маш тайван, уйвшгүй, шантрашгүй болж сансандаа хүрэх зэрэг шулууд нь химээсэн байдаг. Сэтгэлээ нэг зэгт төвлөрүүлэх бясалгалд хоёр гол саад бий. Тэдгээрийг хөөрөл, нозоорл гэдэг. Хэрвээ эрхэм гурван эрдний төгс чанарыг хүчтэй удаан мэдрвэл нозоорлыг хялбархан давна. Түүнийг давж гарахын тулд бясалгаж буй зүйлийнхээ сайн талыг олж харах хэрэгтэй. Мөн өөртөө урам өгөх нь чухал гэж олон алдартнууд хэлсэн байдаг. Мөнх бус зовлонгийн гэмиг хүчтэй удаан бодох нь хөөрлөөс салахад төхөвтэй. Хөөрл нь хүсэл шуналд багтдаг сэтгэлийн сатаарл юм. Тиймээс түүний эсрэг жигшлийг хэрэглэх хэмээн олон их сударт өгүүлжээ. Түүнээс гадна багшид сүсгэлхээс эхлээд гэгэрх тэмүүлэлд хөл тавих хүртэлх бүхнийг олон дахин бясалга. Тэр цагт ухаант мэрэгдэг баясгасан төвлөрөх бясалгалыг баттай хурдан төлөвшүүлнэ. Төвлөрөх бясалгал төдийгүй задлан шинжлэх бясалгалын үед ч хөөрл нозоорлоос ангид байх хэрэгтэй. Өөрийн багш нар болон түрүү үеийн мэрэгдийн өгсөн бясалгалын тухай зааврыг дотроо эргэцүүлж илүү ойлгомжтой болгох үүднээс судар их бүтээлүүдэд байдаг мэрэгдийн хэлсэн оновчтой үгийг оруулан бүрэн дүүрэн болгохыг хичээлээ. Хэдий чадварлаг багш авьяаслаг шавтай таарсан ч ягшмал арга барилаар сэтгэлд нь нэвтрэх хэцүү гэдэг оновчтой сайхан үг бий. Тиймээс одоо бясалгах үегээд суулгаад байж болохгүй. Мөн одоо сонсож эргэцүүлдэг, хэрэгжүүлдэг үегээд байвал заасан номлол хэрэгжүүлэх үетэйгээ авцалдахгүй алдаа болно. Бүх сургаалыг нэгэн зэрэг хэрэгжүүлнэ гэдэг маш ховор. Тиймээс бясалгах зүйлийг ангилж зааглах хэрэгтэй. Эрхэм зэрлэгийг бүхэлд нь гарын авлага болгон мөрдөж чадах хэсэг нь энэ бүлгийг ойлгосон үгээс шууд хамаарна. Тэгэхээр буддын ном зохиол огтхонч судалж үзээгүй бол санааны гарц бизээ. Бас судар тантрын хөлгөн судруудыг удаан судалсан хүмүүс ч бясалгалын үед урд нь өөрийн судалсан зүйлдээ автчихдаг. Бясалгалын тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлах хүсэл байвч нуршуу болохыг хэмээн болгоомжилж байна. Бясалгалын тухай буруу ойлголтод ницаалт хийсэн хэсэг үүгээр төгслөө.